4-р анги төгсөж жил байгаа. Манай гिचэл орж байхад багшаас чөлөө аваад хөгжим мөчгийн дунд сургуульд ирж шалгуулж. Юу гэж мэдэхгүй. Энэ контраст гэдэг хөгжмийг л тухайд мэддэггүй байлаа шүү дээ. Морин урд оруулна гээл чи морин урчуулна гээл манай наашаа явж захтаа надад хэлээл. Тэгэл явж тэр үчи ямар нэг такси янз янзын хоёрын тэрэг байхгүй ш. Автобусанд суугаал тэгэл миний хөө яашаа. Морин урчуулна гээл намайг би ч одоо морин хор гэдэг хөгжмийг дүрсийн мэддгээс зургатаар харж ирсэн шүү дээ. Оройс нь харж ирсэн баг юусэн. Тэгээд ирээ ясан чинь тэр чинь бүр эсэлт мэлсэл дууссан мэлэн хойно хүмүүс хүүхдүүдээ оронтойгоор навцсан тухай үед одоо ч гэсэн бас нэг багштай тэд хүүхдгээд оронтой заачдаг. Тэгээд тэрэнд дурдсан байсан. Тэгээ Аз бол чарн баск багш дээр яг холбогдох яг тэр өдөр л хэлсэн юм аа. Тэгээд 48 өрөө чи энэ хөгжмийг яг энд нэг коридорт нэг хүүхд тавтаад зогсож байдаг байхгүй контраст хөгжмийг. Тэгээ энэ хөгжмийг чи мэдэх ус би мэдэхгүй. Тэгвэл энэ хөгжмийг шалгуулдаг байна. Тэгээ орж ирээд 48-д одоо ингэ яриа сууж байгаа ингэдэг орж анх шалгалдаг. Тэгээд бас багш маань намайг ингээд өөр дээрээ яг шаа болгож авч авах тийм хөв тавилан яг тэр өдөр шийдэгдсэн юм байна. Тэгээд тэрнээс ч хойш одоо бараг 20-30 ажил болчихлоо шүү дээ. Moral tamnida morsan boy taboral tawongol esinte sargunda sevorunda sevorundis 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 Ovus nori farrungesin ungun jarrayam karesin Aymalli undağısın aldırız tavun tezol Borun desminden dökçersin bayın bir şehirde çersin Bolda sosun nur çöcüsün bayın tansın tavun gol Essin tez sarvun disse borun disse borun dis 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 Essin tez sarvun disse borun dis Манай аав намайг дагуулж одоо юу гэдгийг явж хөгжмөчийн дунд сургуульд шалгуулж ингэж ороогүйсэн бол би юу ч болоо билээ. Тэгээд өнөөдөр энэ олонний таашаал дандаа алга ташаалтанд ор байдаг. Би урлагийнхны ганц сайхан тэр шүү дээ. Алга ташаалтын өмнө ингээд тоглож энийгээ тайлан дээр зогсчих. Энэ сайхан мэдрэмжийг надтай уулзуулах бололцоо гэсэн бол миний аав гэж боддог. Тэгээд чинь би зарим шалгалтын дээр онох, зарим шалгалтын дээр 5 нэмэх аваад явж явах үйл байсан. Тэрүүлийн тухайд хүүхдэлэмч нь хичээлээ давтахгүй байж байгаа даа. Жохон ингээд магтаад хөөргөд өгөхөөр хичээлээ давтаад 5 нэмэх авч ирсэн дүүх өнтер бол яг энэ анги л. Тэгээд энэ ангид би яг үнэндээ бол насан туршдаа мөргөж явах. Ийм л хөвтэй таяатай, ийм л бас сайхан өсөлт хөдөлгөөний анги маань ингэ л байгаа гэж боддөө. За тэгээд энэ шатаар бол хар багасаа л гүйж хөөцөлдөд тоглож өссөн дөө. Тэгээд энэ хоёр давхартай манайх ерөнхий эрдмийн ангиуд байдаг. Энэ дээд 3 давхартай мэргэжлийн хичээлийн ангиуд. Тэгээ нэг давхартай захиргаа концертын зал гэдэг зүйл байдаг. Одоо ч гэсэн байгаа хэврээ байгаа. Тэгээ ер нь бол хамаг л сайхан дурсамжууд маань энд л үлдсэн дээ. Энд чинь нэг анги дээр л бол тэгэл ерөөсөө ах тий. Тэгээ нэг ах бол өнөөдөр юу хэлжсэн зөвчөөсөн буруучсан хойшхол байлаа шүү дээ. Одоо бол яг тийм үе байдгүйгүй юу гэдгийг би сайн мэдэхгүй. Гэхдээ тэр яг тэр ах гэж хүндэлжсэн хүндлэл маань надад яаж эргэж бууж исэн бэ гэхээр одоо ингээ бодоод байхад хүн бол ах
дүүтэй байх те. Тэгээд энэ хүндлүүлэх ёс, Монгол ёс жанжлал нэг нэгийг хүндлэхээр ямар сайхан байдığım бэ гэдгийг бол тэр үед л яг тэрүүгээр ингээ хөгжим бүжгийн босгоор алхахтаа хамт надад суулгаж эхэлсэн юм болоо гэж боддог. Хоёрдугаарт ер нь бол хөгжим бүжгийн дунд сургуульдаг тэр чинь 12 3 тал хүүхэд 12 тал хүүхэд л орж ирж байгаа шүү дээ. Одоо бодох юм бол. Тэгээ 12 тал хүүхэд бол тухайн үед эд нөгөө найз нөхдөдтэй тоглоод ирээдүг л өөрчлөх юм шиг л сэтгэл дотроо ингээл те юм яриад одоо би нэг манай нэг найз гэдгийг онгоц бүтээн гэлэх сонь юм яриад идэгсэн би тухайн үед бол яг хөөрөөл ингээл идэгсэн одоо ингээд бодоход 12 дэх тийм бодож исэн ингээд бодоход одоо бол яг гадаад амьддаг л да одоо бодоход бол их том юм үрж исэн байгаа шүү дээ. Урлагийн хүн эхлээд яг ер нь бол яг ингээд цаг хугацааны үеч яг мэдэгддэг юм дөө ер нь өөрөө эхлээд хүн байх хэрэгтэй. Ягаад хүн байх хэрэгтэй гэхээр энэ хүний ур тоглодог ч гэсэн. Хүний ур тоглоно гэдэг бол хэн дуртай хүн тоглоод байдаг биш. Энийгээ ягаад тэгэхээр бид бүхнийг харж хүмүүс гоо сайхны таашаал авч ин дээрээс нь үлгэр дөөрөл болж байна. Хэрвээ өөрөө хүн байж чадахгүй бол урлагийн хүн байгаад бол хэрэггүй. Тийм учраас хүн байж ич бас хүний хүн шиг хайрладаг байж ич энэ урлагийн гэрэл багтживэл илүү үр дүнтэй, илүү их ажиргалтай байх хэрэгтэй. Урлагийн хүн болох хувьд ер нь хувь тавилан гэдэг бол яагаад ч өөрчилж болдгоо зүйл юм шиг. Би ч бас дундуур нь бас 8 янз янзын хийх гэж үзсэн юм байна. Тэгээд болохгүй юм бол болдгүй юм лээ л дээ. Тэгээд янз янзын юм хийж үзсэн. Тэгээд чи ерөөсөө урлагийн хүн л гэжл. Тэгэл эргээл ерөөсөө яг буух газар бол ерөөсөө л урлаг л. 90-ад оны яг бид хэдийн яг ингээд яг ажлын талбар дээр гарч ирсэн 90-ад оны их 93 онд биш чуулгад орж ирсэн ажилчин болоод ингээд орлоо гэхэд тэр үед чинь нөгөө давснаас өөр юм байхгүйсэн шүү дээ. Яг тэр үед л яаж ирсэн. Тэгэл тоглолт үздэг хүн байхгүй бүр баг нийгмээр шахуу нөгөө ганцгийн 8 гэдэг мундаг юмд явцсан. Тэгээ нэг баахан тоглолцоодог дандаа хаагддаг яадаг зэрэгтэл байхгүй тоглолт хаагдлаа л гэдэг. Тэгээ яг ийм үед чинь бол бас хүн юм чинь бас амьдрал нь тэгэл нэг ихнэр хөөхөд ингээл амьдрал зохиогоод хэлжсэн 95 онд манай охин гараад тэгэл тэр үед чинь янз янзаар орон байртай болох гол үзэл ингээл явж байхад бол янз янзын юм хийжсэн дөө тэгэл бүр арьс нэхий хүртэл зөөгөл ингээл өдөө хадмуудтайхаа нутгаар яваал ингээл явж исэн түүх үед тэгээд тэр маань тэгээ миний одоо юу гэдэг нь өөрийн одоо бас нэг онгон зам байдаг юм уу байрныхаа мөнгийг төлчөөл тэгээд би буцаад чуулгад орчиж ирсэн их сонь. Тухайн үед чинь бол ямарваа нэг юм хийхэд бол өөр ашиг нарай өөр байсан шүү дээ. Одоо бодох юм бол бизнес юм ямарваа нэг нь худалдааны амир эхлэхэд бол ашиг нь ерөөстэй асар хурд орж иж байсан. Одоо бол бас тийм бас хязгаартай юм шиг байгаа. Нөгөө нэг нийгмийн шилжилттэй үеэс учраас хараахан бас яг тэр нь бол бас бүдэг байлаа шүү дээ. Тэгээд амттайгаа талин ч юу илээс өгдөг эдний юу ч үлээ яг тийм л байсан үе. Одоо тэгтээ одоо ингээд дэлхийн өнөөдөр ардын урлаг гэхэд хөсгөтэй хамтлагч гэдэг юм уу домогж онон гэдэг өнөөдөр ардын урлагийн хамтлагууд өнөөдөр алтан ураг гэдэг дэлхийд бас данстай болоод дэлхийд тоглоод явж сонгодог урлагийн яаж өнөөдөр Ариун Баатар амар төвшин гэдэг өнөөдөр бас дэлхийд данстай болчихлоо. Манай циркийн яаж бас дэлхийн бүх циркэд өнөөдөр манайхан Монголын циркийн жүжигчд маань ингээд өргөдөө явж байна. Тэгэхээр юу өнөөдөр оюуны болон авиасын нэг ундраг бол ерөөсөн Монголтой арай нөгөө Африк, Европ гэдгийг нөгөөдөлөө бодох юм бол арай илүү байдаг юм бол монголчуудын ирч хүчин тэр бол арай өөр байдаг юм шиг л нэгээр харагдчих шүү дээ. Жишээ нь яг би нэг удаа манай ах ингээд урдаас ингээд барилгын материал зөөгөөд оруулж ирдэг байсан. Тэгээ одоо тухайн үед чинь наран туул зах чинь дэнжин мянгад байлаа шүү дээ. Тэгээ дэнжин мянгад би нэг тэрийг ингээд зардаг байсан байхгүй. Тэгээд ингээд ажиллаа хийцэн. Тэгээд бас тэр нь арай их ашигтай. Бас ингээд тухайн ч бас нийгмээрээ нэг жоох хүнд байсан юм шүү дээ. Тэгээд тэр чи одоо манай энэ хөгжмөчийн дунд сургууль одоо хөгжмөчийн коллежийн юу их хурц хөгжмийн багш Боожо гэж багш сайн залуу. Тэр үтер чинь чуулгад хамт байсан. Тэгээд намайг хайж явсаар байгаад зах дээр очиод чи нэг хятад яваад баг. Би явж чадахгүй. Чи гадаад явчихад тухай гадаад явчихад одоо тухай үед ч юм бол одоо урлагаар гадаад явна гэдэг бол бас нэр төр хэрэг байлаа шүү дээ. Чи нэг яваад хятад руу явчихад хүрээ дээр. Гэл намайг яг агуулхаа төгжүүлэл дагуулж явал буцаагаад хөгжмөр оруулж исэн бас нэг тийм юм байт. Миний хөгжимчин болон чинь ингээд дагуулаа явж явах тэр өдөр бол одоо болтол одоо миний нүдэнд бол харагддаг. Тухайн үед бол автобусанд л явдаг байсан тий. Тэр үед бол бас ажлын нийгэм байсан.
Тэгээ энэ юу бол намайг ерөөсөө бүх насны амьдралыг маань ингээд өөрчилсөн л яг тийм өсөн зөрүү. Тэгээ хоёрдугаар яг би найздаа бас их баярлдаг юм байгаамаа. Би бас манайх бизнес хийх гээл ингээд барилгын материал зөөгөл би зах дээр зардаг. Яг юм байж хахад бол миний найз чи энэ гадаад яв одоо чи ажилдаа ор гэл намайг бүр зах дээрээс аваад очиж уулзаал ингээд явж исэн. Энэ хоёрыг би үзэл их сайхан тодох санаж байна одоо. Буцаад би урлагийнхаа амьдрал руу орж ирсэн. Гарц гэдэг өнөөдөр бид айгүй мундаг яриад байдаг шүү дээ. Гарц гэдэг үг нэг тэгдгийн төрөвч алтчаал уцаалтчаал гарцал гэж бүх гарцд гэдэг үг бол өөр юм дээр хэрэгэлдэг юмаа гэдгийг чинь амьдрал өөрөө. Надад би ээж аав хоёроо алдчихад урлагийн хатуу бол бас энд байдаг юм байна. Урлагийн хатыг бол ойлгуулж ирсэн үе бол яг тэр би ээжигээ англи руу явах гэж ээжийг алдаад би уулзч чадаагүй ингээл ээжээс аавыгаа бас Австралид явж байгаа хандж ирсэн шиг юм. Тэгээ энэ маань өөрөө эргээд надад амьдралын үндсэн чинь чиний байр суурь чинь ийм байх ёстой шүү гэдэг л бодож байна. Тэгэхээр амьдрал бол намайг энд нэг бүр ингээ бүтээл болгоод байна л гэсэн үг шүү дээ. Төгс бүтээл болгох гол ингээл үзээд байгаа юм байна. Тэгэхээр энэ амьдралын баялаг маань өөрөө надад л ингэж нөлөөлж байна л. Тэр сэтгэлийн хөдөлгөөтэй холбоотой бас энэ бүтээл бол ягаад тэгэхээр энэ охиноо нэг жил яг жоохон нялх байхад нь гадаадад ингээд уран бүтээлийн тоглолт хийгээл нэг жилийн гэрээтэй явна гэдэг бол асар их хугацаа шүү дээ. Хэдий нэг жил гэж ярьж байгаа боловч тэгээд нэг охиноос санах. Тэгээд ер нь бас тэр үед бол яг Солонгос нэг жил болсон. Нөгөө нэг борооны хүлээлтээр чинь бороо орчин тэгээд тоглолт моголт ингээд сэтгэл их гэгэлсэн л өдөр охиноо санаж байсан. Тэгээд даа ялангуяа бид яг тэр үед тэр гэрээн дээр бол би ганцаараа биш эхнэртэйгээ хамт явж таарсан. Тэгээд охиноо нэлэх байхад нь ээж хоёр нь хол байна гэдэг бол бас миний охины сэтгэл зүйч гэсэн ямар байсан мэдээд. Тэр яг сэтгэл зүйг л яг тухайн хөгжмөр гаргахыг гэсэн л надад тэр айгүй сонин. Яг өглөө цайгаа уугаа сууж байгаа л гів гинтэл яг ороод ирсэн тийм бүтээл юм байгаа. Тэгээд тэр бол эхлээд охиныхоо дотоод ертөнцийг харуулах, дээрээс нь бас өөрийнхөө санаж байгаа бас дотоод ертөнцийг харуулах. Яг тэр айгүй том хүчтэй л энерги л надад тэр өдөр нөлөөсөн болов уу гэж боддог. Тэр бол яг гол санаа яг юусэн нэг л өглөөний цайн дээр л ороод ирсэн асуудал. Тэр би шууд цайгаа аяал яг барьж исэн барилгоо ороод яг ингээл гол аяа ингээл бүтээлийн аюул санааг буулгаж исэн. Ийм л төвхтэй бүтээл юм байгаа. Тэгэхээр бол тэр бол яг тэр нэг сэтгэлийн хөдөлгөөний эмоцоор гэдэг юм одоо сэтгэл тэр нөгөө яг тэр өглөө бол бороо шивэрсэн өдөр байсан бүрхэг. Тэгээд нөгөө хүн чинь Монгол хүн бол ерөнхийдөө жилийн 360 хоногийн хэдэн өдөр нартай байдаг үлээ тий. Яг тийм олон өдрийг ингээд бороотой бүрхэг харна гэдэг бол бас Монгол хүний сэтгэхэд бол их л сонирхол буудаг юм биш. Манай гэр бүлийн хүмүүс маань хөгжим бүжгийн дунд сургуулийг бас Шансны ангийг төгссөн. Бас гайгүй сурлагатай тийм оюутнууд байсан. Бас л нэг үеийн биднээс оюутан. Тэгээд яг мэрэгчлэл талаасаа гэхээс илүү яг урлагт орснороо бид тэр хандлах. Тэгээд энэ хорвоогийн тоосыг хөдөлгөх охинтой болох ч гэдэг юм тийм ээ. Энийг бид урлагийн тоонд хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсөөл урлагийн юунд ягаад энийг л өгсөн шүү дээ тийм ээ. Тэгээд хөгжим бол өөрөө гоё л да намайг нийгэмд энэ нийгэмд өөрийгөө авчих хүчийг л энергийг л надад өгсөн. Хамгийн том юм нь энэ. Тэрийг дагаж л одоо юу гэдэг нь би гэрүүлээ өдий зэрэгтэй авч явах гэл асар их олон юм л надад өгсөн. Уран бүтээлийг хийнэ гэдэг бол түрүүн бас би ярьжсэн маш их жаргал байдаг л да. Бас хүмүүс жаргал зовлон байдаг гэж ярьдаг. Миний хувьд бол яг хийсэн бүтээснээ яг тухайн үед бол мэдээж юм шинээр хийж байгаа юм чинь мэдээж саад бэрхшээл байлгүй л яг.
Зүгээр хийсэн бүтээснээс сонсоод ингээд аж аргалаа мэдрээд явна гэдэг бол бас энэ хорвоод ирж мэдлэлсний бас нэг том утга учир байдаг юм болоо да гэж би нэгдүгээр бодод юм байна. Тэгээ өнөөдөр бол бид бас гоё өдөр бас ингээд зураг маань нэвтрүүлэг маань зураг авчихсан. Тэр үл ихээр жил болгон цагаан сарын өмнө болдог ерөнхийлөгчийн ивэлдэр зохион байгуулдаг төрийн шагналт сусар орон найруулагчийн маань санаачилснаар яадаг хамтлагуудын нэгдсэн тоглол. Энэ жил бол бүр ардын урлагийн наадам гэж өргөжөж зохион байгуулагдж байгаа. Энэ наадам дээр миний 3 бүтээл цоошин бүтээл тоглогдож байгаа. Яг ийм сайхан өдөр бол бас бид зураг авч байгаа. Би айгүй их бэлгшээж байна. Харин юу яадаг би түрүүн бас хэлжсэн яг ертөнцөөс тасраа авчиж байгаа юм шиг сэтгэл төрдөн шүү дээ. Одоо хүмүүс тэгэхээр бол бас нэг сониноор ойлгох болов гэж би бодож байна. Би миний хувьд бол ингэдэг маш олон бүтээлүүд бол намайг нойрог онуулж ирсэн бүтээлүүд би тэр бол морин өөрийн концерт ч юм уу тий. Манай ятгын концерт миний өөрийн зохиосон ятгын концерт ч байдаг юм уу. Тэгэл энэ бүжгэн жүжигүүд даалангуй том бүтээлүүд дээр ажиллахад бол нойрог оноход бол энүүх. Тэгээ энэ бүтээл маань амжилттай болоод тоглогдоход тэгэл нэг орчноос сасраа явцлаа юм шиг л. Би өөрийгөө яг хүн болж төрсөн яг мэдрэмж яг тэр үдэл гардаг шүү дээ. Би л одоо хөвдөө тэгж их томоор төсөөлдөг байж магадгүй юм. Ер нь бол яг их л сайхан мэдрэмж төрөндөө тэр хэдэн өдөр нойрог хонсон асуудал бол яг тэр момент л алга болж байна. Тийм сайхан мэдрэмж төрдөг гэдэг юм байна.